Сайн байна уу? Сайн уу? За хэдүүн ярьжсэн baby reindeer сурлаа үргэлжлүүлээд ярья. За Мгм. хэдүүний хэсэг дээр болохоор Darien гэдэг продюсертэй хамт гэрт нь очиод зохиол бичихээр ингээд дууссан. Мгм. За ингээд өдөр болгон Darien-ийн гэрт очиж хамт зохиол бичээд энийг нь одоо би засаад өгье гэдэг Darien хэлдэг байсан. Гэртээ дандаа урьдаг байсан. Тэгэх хүртээ одоо уулзах болгондоо тэр хоёр мансууруулах бод сэргэлдэг байсан. Эхлээд айгуу тийм хөнгөн ч гэжтэй одоо тий арай хөнгөн төрлийн мансууруулах сэргэлдэг байжгаад улам бүр ингээд хүчтэй хар тамхи шилжсэн. Ингээд энэ хоёроо байнга уулздаг болсон. Бүх юмаа хаяад ерөөсөө Darren хөлөө явдаг. Найз охин Килгэн ингээд хоёулаа гарыг гэхээчсэн. Би Darren хөлөө явах хэрэгтэй гэж ингээд байнга явдаг болсон аахгүй. Тэгээд тэднийд очиод хар тамхи хэрэглээд ингээд сэрэх бүрүүдтэй болохоор айгуу тийм сонирн байдалтай дандаа сэрдэг. Айгуу тийм сэжиг бүхий ерөнхийдөө Darren дээр нь гараа хөвтсөн ч юм уу, аль эсвэл өмнө нь гараа хийцэн ингээл тиймэрхүү байдалтай сэрэл өөрөө дооны болохоор дотроо мэдчих واخгүй юу. Тэгээд юу вэ да энэ ер нь надад ингээ хүрээд энэ да sexual harassment болж энэ да гэд мэдсэн хэрнээсээ ерөөсөө зогсож чадахгүй хоцоор л байдаг. Тэгээд ерөнхийдөө Darren ч гэсэн ингээд яг амжилттай удахгүй болох ч байна гэсэн мэдрэмжийг бол одоо ингээд чи хоёлаа ингэчий гэл ийм ихтгэл найдар өгөөдсөн болохоор байн очиод байсан. Гэтэ ямар нэгэн зүйл болох нь ерөөсөө цаг хугацааны асуудлыг дооны мэдчихсэн. Тэгээ нэг орой айгуу хүчтэй хар тамхи хэрэглээд мансуурсан үед нь яг жинхнээсээ бэлгийн хүчирхийлэл төрцдөг. Тэгээд өглөөс ирээд тусанд орж явахдаа дооны яг ингээд за би өчигдөр орой хүчирхийлэл тавьсан юм байна гэд мэдээд амар уйлсан ч гэсэн ерөөсөө Darren-ийн хос яваагүй. Өөрөө тэгээд ярьдаг байхгүй юу? Ер нь бол би яг тэр үед явсан гэж та нар бодож байгаа хаа. Тэгсэн бол илүү сайхан байх байсан. Гэхдээ яг бодит хэрэг дээрээ би гэрт нь бол бүр хэдэн өдөр байсан. Тэрнтэй юм яриад муурыг нь хооллоод ингээд байжгаад гэртээ харьсан гэж аахгүй. Тэгээд гэртээ ирснийхаа дараа найз охин Килитэйгээ ингээд жирийн харилцаанд байх гэсэн чинь ерөөсөө найз охинтойгоо бэлгийн харилцаанд орж чадхаа болоод тэр хоёр цалтаг. Тэгээд ер нь дооны айгуу тийм confused өөрийнхөө ер нь бэлгийн чиг хандлагатай айгуу эргэлзэж эхэлдэг байхгүй энэ явдлаас болоод би одоо гомо юм болоо эрэгтэй хүн сонирхт юм болоо эмэгтэй хүн сонирхт юм болоо би ер нь ямар учиртай юм бэ яагаад тэндээс гарч яваагүй ингээл өөрийгөө буруутгахтай хамт ер нь би өөрөө дотор дуртай байсан ч юм уу те ингээл айгуу сонирн байдлаар өөрийгөө буруутгаад би одоо хинбэ гэдгээ мэдхээ болчтой. Найз охиноос салчаад эрэхтэй эмхтэй айгүй олон хүнтэй уулзаад ингэж явж байгаад Terry-тэй танилцдаг. Тэгээ Terry-тэй танилцахтаа ер нь бол хүнд дахиж дурлна гэж ерөөсө бодоогүй байж байгаа. Terry-тэй танилцаад дурлцдаг. Тэгсэн хэрнээсээ ингээ Terry-тэй байх үедээ хүмүүс битэрийг харчих юм бол яах юм гэдэг айгүй хичээл зовдөг. Тэгээд яг Terry бүтэн сэтгэлээсээ ингээ хайртай болж чадахгүй үедээ Darren-аас л боллоо хэрвээ тэр новшин юм надад хийгээгүй бол би ийм сонирн байдалд орохгүй байсан гэл айгүй хууралдаг. Тэгээ яг энэ үеэр ч гэсэн Марта бас амьдралд нь орж ирсэн. Марта орж ирэхдээ яагаад ер нь ингээд өөрийнхөө амьдралд Мартаг байлгаад байсан. Ер нь жоохон сэтгцэн асуудалтай хүн гэж мэдсэн хэрнээсээ ерөөсөө Мартаг амьдралаасаа зайлуулаагүй учир нь болохоор Марта амьдрал дээр нь шал өөр мэдрэмжийг өгдөг гэсэн уулзаж очирч байсан хүмүүсээс яагаад гэвэл намайг хүмүүс ингэж хараасаа гэсэн тэр хүслийг нь Марта дандаа ингэж хангаж өгдөг гэсэн гэх юм уу? Магтаалаар уу? Тийм магтдаг, бусад ийм хүмүүсийн хүчсэмжит, хүмүүсийн анхаарлыг татдаг тийм хүн одоо байх гал энэ чинь комедиан болж байгаа шүү дээ тий. Ярьсан оноонд нь инээдэг, өөрийг нь айгу гоё залуу гэж хүмүүс хардаг. Ингээд нэг ийм хүсэмжит гоё төгс хүний дүрээр Марта өөрийг нь хардаг байсан учраас Мартатай ингээд уулзаад өөрийнхөө амьдралд ингээ байлгаад магтуулаад байгаа гэдэг байсан. За тэгээд цагтаа дээр очих үед нь яагаад ер нь би Darren-ыг цагтаад хэлээгүй хэрнээсээ Мартаг цагтууд ингээд мэдэгдэж байгаа юм би хамгийн муу зүйл хийсэн хүн чинь Darren бидтэй. Марта бол бараг намайг нөгөө юм
сэтгэл санаагаар дээшээ өргөдөг хүн байхад би Darren-ийг мэддэг өрнөөсөө яа Мартаг цагдаад мэдэх ёстой гэж тийм муу зүйл Darren-ээс илүү муу зүйл хийсэн юм уу гэж ингээд өөрөө өөртөө эргэлзээд байсан. За ингээд 4-р анги дуусаад 5-р анги эхэлнэ. 5-р анги эхлэх үед болохоор Марта ерөөсөө ажил дээр нь гудамжинд комеди хийж байгаа газар гээд бүх газар нь хурж ирээд уурлаад, хараагаад, дормжлоод өгдөг. Тэгээд нэг удаа Кили нөгөө эйжент ирсэн байгаа шүү дээ, тий. Гэртээ хайрж ирэх замдаа ингээ гэрлөг орох гэсэн чинь нэг эмэгтэй галзуу юм нүүрлүүн юм цацчихлаа гэд ингээд над руу нөгөө хүчил цацсан чинь билүү гэл амар айгаад орж ирдэг байхгүй юу. Тэгээд энэ үед яг одоо Марта Министокро гэдгийг мэдгэдчихдэг. Кили ээж хоёроос нууж байгаа. Тэгээ яг энэ үед нэг хүн дагдаг ийм Мартагийн хүн байгаа гэж мэдсэн чинь тэр хоёр одоо манай охины ингээд аюулгүй байдал нөлөөлж байгаа болвол өнөөдөр цай ус цацж гин дараа магадгүй хүчил цацж юм билүү. Тийм болохоор чи одоо манайхаас нүгэд яваа гэд Доныг гэрээсээ нүлгдэг. Тэгээд Доны өөрийнхөө жүжигний сургуульд хамт сурч ирсэн залуугийн байранд айгу хямдхан байр төрөлсөлдөг. Баггүй юу. Тэгсэн тэднийх болохоор аав нь айгу баян хүн, хүүдээ ингээд айгу том байр аваад өгсөн. Тэрийг төрөлсөлдөг тийм газар очиод нэг өрөөг нь айгу хямдхан төрөлсөлдөг. Тэг яагаад ийм гоё байрыг хямдхан төрөлсөж байгаа юм болоо гэсэн чинь орой олгон тэнд нөгөө шоуддаг. Шүн ерөөс унтуулахгүй амар шоуддаг тэр залуу нь найзуудтайгаа нийлээд гэртээ ийм парти хийгээд. Тэгээд ерөнхийдөө гэртээ очихоор ингээ сайн амарч чадахгүй болоод Terry дээр айгүй их очдог болдог. Тэгээд Terry дээр очиод тэр хоёрын хайр дурлал цэцэлээд бараг л хамт амьдарч эхэлдэг байхгүй юу? За ингээд ажил дээр нэг өдөр ирсэн чинь ерөөсө комеди хийдгээ хичээд ажлынхаа нөгөө нэг барны эзэн найзуудад ерөөсө хэлдэггүй байсан байхгүй юу? Тэсэн тэр нэр комеди хийдгийг мэдсэн бай тээ. Тэгээд тэндээс амар хичээд ерөнхийдөө айгүй эвгүйдэл дуртай. Бид нар тэгвэл чиний дараагийн комедиг ч очиж үзэлтэй гэл яхаар цуцдаг байхгүй юу? Ажил дээр нэг очих хойлоор. Тэгээд Terry-тэй хамт амьдраад тэр хоёр айгүй гоё байгаа хэрнээсээ гинт асуудал тулгардаг. Ерөөсө Terry-тэй ойртоо тийм дотны харьцаанд ороод бэлгийн харилцаанд орох гэсэн чинь ерөөсө чаддгүй байхгүй юу? Доны. Тэгээ үүнээс болоод Terry болохоор амар стресст ороод нүдэн дээр нь айгүй өөр болоод ингээл шүн гүлээгөл хөвтчихэдэг ч юм аа ингээл амар өдөр шөнийн ялгааг өнийг хуцаа өмсөөл нөө ад жаргалтай айгу хөөрхөн хүүхэн байха болоод айгу сонирн болж эхэлдэг. Тэгээд иймэрхүү болж байгаа байдлыг анзаараад л байдаг. Тэгээд ингээд цагтаа тэр чи одоо очиж чи намайг надах чи ингээд зодсон байхад чи цагтаа тэр мэдүүлэг байхаа ингээд очдог байхгүй. Тэгээд дахиад цагтаа тэр Доны очсон чинь одоо хэрвээ Марта чамд одоо ямар нэгэн сүрдүүлсэн занал хийсэн зүйл байх юм бол ингээд тэмдэглээд тавчгаа тийм мессеж өгөх юм бол баривчиж болдгоо. Зүгээр л тийм сүрдүүлээгүй мессеж ингээд 50-60-аараа явуулсан ч гэсэн бид нар юу ч хийх аргагүй. Харин чамааг одоо аална шүү ч гэдэг юм уу те аль эсвэл бэлгийн ийм мессежийн дарамт байх юм бол тэр нөө хуулийн үндслэлтэй Мартаг одоо чамаг restraining order буюу ингээд хол байлгах тийм шүүхэн шийдвэр гаргаж болно. Тэгэхээр чи анзаарч чад тийм гараад ирэх юм бол авчраарай гэж хэлдэг байхгүй юу. Тэгээд яг тэр уулзалтын үеэр өмнө нь болохоор Марта бас цагдаагийн тийм офисрыг ч гэсэн сток хийдэг гэснийг мэдэж авдаг. Тийм амар тийм олон удаагийн давтамжтай хүн гэдгийг мэдэж авдаг байхгүй юу. Тэгээд одоо нөгөө нэг ингэж цагдаа дээр очисноос хойш Марта ерөөсөө мессеж явуулахаа болж тээ. Тэгсэн чинь айгүй сонин нөгөө Доны чинь Мартаг гэнт санаад эхэлдэг байхгүй юу. Мартагийн одоо драмыг би юм драмын дуртай байсан юм уу тий ингээл тэр чинь Марта ажил дээр нэрэл орж байгаа тэр юм дуртай байсан юм уу эсвэл анхаарал дуртай байсан юм уу гэд тэрийг мэдхэ болж эхэлдэг байхгүй юу. Тэгээ яг хуу энэ бэлгийн хүчрхийлд өрцөн хүн ерөнхийдөө өөрийнхөө сэтгэл санааг ойлгохоо болж байгаа энэ киногаар яг үзүүлж байгаа байхгүй яг Марта гэсэн мессеж юм уу аль эсвэл яг яаснаа ч өөрөө ингээд ойлгохоо болсон юм сэтгэл санааны хувьд юм орон гарan болчихж байгаа гэсэн. Тэгээ бүр хамгийн сонин зүйл нь юу вэ гэхээр Мартагийн зургийг харж агаад гаранглаа хийгээд эхэлдэг болсон. Тэгээ тэрээ өөрөө Доны бүр амар гайхаад энэ эмэгтэй хүний хувьд эзэж Марта надад таалагдчаагүй. Тэгтээ ингээд
холбогдохоо байсан чинь бүр Мартаг бодол өдөржин фантази болол тэгэл үүний нэг одоо сайд эффект гэх юм уу тэрийгтэй унтаж чаддаг болсон. Ингээд толгоондоо болохоор Мартаг төсөлж байгаа. Тэрийгтэй унтаад тэр амар тэрэнд баяртай. Ингээд байдаг болсон. Тэгээд юу ч ойлгохой байсан амьдралдаа одоо би яагаад байгаа дооны ойлгохой болж байгаа хгүй. Тэгээд дахиад нэг удаа би одоо юм хүчрхийл төрж юм шиг мэдрэмж төрсөн. Яагаад тэгэхээр ингээд дахиад нэг удаа абьюз болж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж байгаа хгүй. Мартагаар ингээд дагуулад доромжлуулаад ингэсэн ирнээсээ тэр хүнийг ингээд бодоод байна гэхээр би дахиад нэг удаа хүчрхийл төрж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж. Ингээд тэрийтэй айгу гоё байжсэн. Тэгээд 6 дугаар анги эхэлсэн. Тэгсэн чинь Марта аав ээжтэй нь холбогдсон байдаг. Аав ээж хоёрлон залгаад дооны ингээ аварт орсон байж магадгүй айлгцсан байдаг байхгүй юу. Тэгээд хүүхэн би. Вон цуугаад аав ээжтэйгээ уулзахаас өөр аргагүй бол аав ээж хоёрын залгаад хүү чи яасан бэ уцч юмсаа аваач одоо энэ тэнд өгсөн юм шүү зтэй гэл амар сандраад тэгээд эн чинь өөрөө нөгөө Ирланд залуу байхгүй тийм болохоор нөгөө Лондонгоос арай жоохон зайтай байдаг. Тэгээ вон цуугаад аав ээж дээр очиод заастай юу гэж ярина гэж лайгаал авсан чинь аав нь ингээд Мартатай уцаар хэрэлцэн сууж идэх байхгүй юу. Чи м одоо хин бэ юм бэ дахиад чи залах юм бол хүлэг чин тайрын шүмээр шүү гэсэн. Ерөөсөө тийм нөгөө төсөөснөөс нь амар хөнгөн байдалтай хэм хүүгөө өмөрцө байдалтай сууж идэг. Тэгэл гэртээ ингээд байж байгаа ясны аав одоо ингээд чи бүр ингээд цухтагаад уцмцаа солиод алга болчих болдгоо юм ажил мажлаасаа болчих болдгоо юм уу ээж нь хэлсэн чинь би тэгэх юм бол баг энэ тулаанд ялагдjaa гэсэн үг шүү дээ. Энд чинь хинэн ялж байгаа ямар чухал эстэй гэдэг ярддаг байхгүй. Тэгсэн чинь аав нь бас тэрийг нь айгуу дэмжиж тийм шүү дээ. Яагараа ер нь өөрөө алга болтыг Марта яхаар ялах хэвээр ингээд. Тэгээд аав ээж нь болохоор Мартаг өөртөө нөгөө ойртож болохгүй юм цагдаад мэдэгдээд тэндээс бусаад ирдээ. Ингээд нөгөө гэртээ ирэх үедээ болохоор дооны ерөөсөө уг нь Мартаг яг цагдаа чин сэтгэлээсээ ингээд нөгөө бариулаад яа гэсэн бодлого байсан чинь аав ээж рүү ингээд холбогдоод гэр бүлтэй нь холбогдохоор үнэхээр цагдаад мэдгэдгээс өөр аргагүй байдал тардаг байхгүй. Тэгээд хүлээж агаад Мартатай уулзснаа. Чи ингээд манай гэрийнхэнтэй бити холбогдоод бэ. Би өнөөдөр чам дээр очиноо. Чиний хүссэн юмэг чи өгөх болно. Тэгээд яаж хийлэгмээр байгаагаа чи над руу мэйл бич гэж хэлждэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь Марта за гэл тэгэл үлдтiin. Тэгсэн чинь маргааш нөгөө нэг цагдаагаас залгаснаа ингээд ирсэн чинь бүр амар шоконд ормоор Марта бүх яриагаа ингээд рекорд хийдэг байсан байгаа байхгүй юу? За энэ залуутай ярьсан уу? Тэгээд энэ өөрөө ингээд намайг ийм бэлгэм дарамтанд оруулаад орой морой ирнэ гэсэн энэ тэрийг ингээд цагдаа дээр авчид өгцөн. Тэгээ нөгөө нэг цагдаа нь болохоор үүнээс хойш нэг дооныг яриад нэг тийм амар сүртэй хандахгүй дээрэс нь одоо Мартагаас уучлахгүй гэдэг байхгүй юу. Чи өөрөө ирээд ингэсэн юм байна штэ гэд. Тэгээд энэ байдлаа ингээд Terry хэлсэн чинь Terry бүр уурлал чи өөрөө бараг юм дуртай юм биш үү чи над Мартатайгаа ингээд байж их дуртай юм биш үгээ уурлаа тэр хоёр салцдаг байхгүй Terry-тэйгээ салцдаг. Тэгээд ингээд ажил дээрээ ирээд байжсэн чинь Марта орж ирэл амар уурлал чи ер нь амар гаждантай матай гэл ингээл цагдаа магдаа тавьсан мэстэй гэдгсэн чинь дооны тисгээ болоод нөгөө дөнгөж Terry-тэй салцсан байсан учраас чи ингээд stalker эзтэй чи мэдрэл мотой эзтэй гэж хэлсэн чинь Марта амар сонирн болол уурлангуудаа аягаар толгойн цохоо хагалцдаг байхгүй нүрийг ингээд бүр шилээр хагалаад тэгээ дооны болохоор зүрүүлээд Мартаг бас ингээд шанаадад автаа. Тэгээд Марта гараа авчдаг байхгүй гараа авчдаг шиг хүчээр гаргачтай. Ингээд оройн нөгөө нэг stand up хийдэг тоглолтын файнал болоод амар шалбарсан нүртэй нөгөө файнал дээр очиод тайзан дээр гардаг байхгүй. Тэгсэн чинь тайзан дээр гарсан чинь нөгөө баарных нь нөгөө захирал юм найзууд байдаг гэсэн шүү дээ. Айгуу тийм тамаач үзийгээд байдаг юм. Тэгээ үзийгээд байдаг. Өөрийг нь дандаа доогдолдог тэр хоёр найз нь ирсэн ингээ харахаа сууж байдаг байхгүй. Тэгээ дооны гараал нөгөө комедигаа хийх гээл амар lame joke-уудаа ингээл нэг тийм амар инэттэй биш юм а хэлэх гээл байжсэн аа. Гинт ингээ тайзан дээр бүр breakdown очдог байхгүй. Meltdown болол ингээл
ёо за намайг л олж харсан юм биш үү гэл ингээл эхэлдэг байхгүй юу. Тэгээ тайзан дээр байж байгаа сэтгэлээр унангуудаа шууд Darren өөрийг нь яаж хүчрхийсэн тухай яриад эхэлдэг. Тэгэд би өөрийгөө үнэлэмж амар доор амжилтанд хүрэх хүсэл амар өндөр байсан болохоор дахин очдог байсан юм уу? Би өөрийгөө алдар нэрийн төлөө ингээд дормжлуулдаг байсан юм уу? Би бүр амар юм хитрхи өөрийгөө доошоо үнэлдэг болохоор юм эмгтэй ч гэсэн миний амьдралд орж ирж байгааг хүлээн зөвшөөрөө тий галзуу эмгтэй ингээ амьдралдаа оруулсан. Би өөрөө дурандаар л оруулсан. Яагаад тэгэхээр анхаарлыг татчаар мэдэх айгу гоё байсан гэдэг юм спич хэлдэг байхгүй. Хэрвээ энэ киног үзвэл яг энэ спичийг өөрийнх нь яг ярьж байгаа хэсгийг үзээрэй бүр амар тийм powerful хүчтэй мессеж байсан. Тэгэд энэ хэсгээс яг ярьж байсан юмнаас надад хамгийн таалагдсан нэг хэсгийг нь би ярив. Энэ юу вэ гэхээр тэрхийлэл болвол чиний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэхээр цавуу шиг тэг ингээд өөртөө олон төрлийн амьдралын weirdo тийм гаж хүмүүсийг өөртөө наагаад татаад ингээд татдаг. Тэгэл яг тэндээс чи юм цус урсж байгаа юм шиг ил шарах байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг одоо хүчирхийлэл. Тэр цусны үнэрээр янз бүрийн амьдралын новшрын тий араатай амьтнууд үнэртэж олж ирээд чамайг дараагийн байга болгож байгаа юм шиг байдгаа. Тэгээд ийм байдаг шүү гэд энийг хэлж байгаа үг нь болохоор амар тийм хүчтэй амар тийм надад айгүй гүнзгий сэтгэл төрүүлсэн. Улам хүчирхийл ямар нэгэн байдлаар хүчирхийлд орсон хүн ингээл улам бүр цаашаага доошоогоо ингээл уруудаад амар хүмүүстэй уулзаад ингээл явдаг гэсэн тийм утгатай зүйл байгаа байхгүй юу. Тэгэд хичнээн тэр эмгтэй галзуу байсан ч гэсэн намайг ингээд үнэлж байгаа нь амар тийм хангалттай байсан. Би амар тийм гайхалтай транс эмэгтэйтэй уулзраад хайртай хайр дурлалтай болсон ч гэсэн би түүнийг ерөөсө дурлсан ч гэсэн хайрлах чадаагүй. Ягаад тэгэхээр би түүнд хайртайгаас илүү нэг л зүйлийн амьдралд илүү хайртай байсан. Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө үзэн яддаг байсан. Би бүр өөрийнхөө үзэн ядахад хитрхи дуртай, донцсон учраас аж аргалтай байхыг би өөртөө зөвшөөрдгүү тийм сэтгэлийн хангамж тийм шархалцсан хүн гэдэг ингэж хэлээд тайзнаас буугаа явчихдаг байхгүй юу. Ингээд хамгийн сүүлийн анги руу орж гинөө 7 дугаар анги руу. Энэ нөгөө нэг яриаг нь тайзан дээр breakdown болж байгааг нь үзэгчд ингээ бичээд авцсан. YouTube-д оруулчихсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэний дараа тэрний карьерийн ингээд оргил хэсэг рүү болдог байхгүй юу. YouTube-д орсон энэ бичлэгээс нь олол хүмүүс аягүй их дэмжил юм одоо хүчрхийлд өрсөн хүн өөрийнхөө дуу хоолой хүргэлээ. Аягүй зөрөгтэй байна. Элийн тийм подкаст нь ч юм уу уурал аягүй олон газар уураад одоо комедиг нь яриулаад ингээд аягүй завгүй болдог. Тэгээд ийм завгүй болсон чинь мэйл болгондоо хариу бичиж амжихгүй учраас одоо шаардлагатай хэрэг гарвал миний утас руу залгаарай гэдээ утсаа вебсайтн дээр бичгээс ураргагүй болдог байхгүй юу. Өмнө нь болохоор Марта тэр вебсайтнаас нь мэйлийг нь олж аваад мэйлээр байн харилцаад байсан шүү дээ. Утасны дугаараа энэ юусэн мэдхгүй дооныг одоо болохоор тийм үнэхээр уцаа бичгээс аргагүй болоод бичээд үлдээсэн. Тэгээд ерөөсө Мартаас холбоогүй ингээ байжсэн чинь нэг өдөр Марта залгаснаа. Чимаг ийм гомо момо одоо хүмүүс хүчрхүүлсэн юм навшин заваан шижгийн амтан гэдгийг чинь аав ич чинь мэдхүү. Энэ видеог чинь би ээж авч чинь явуулах уу гэд хэлдэг байхгүй юу. Тэгээд дооны бүр тий амар шоконд орсноо за би наав ичтэй уулзах хэрэгтэй байна. Мартагаас тэртэргүй мэдчих зүйлийг би өөрөө ингээд ямар ч байсан нүүрлэхгүй болохгүй. Миний аав ээж юм чинь ингээд аав ич рүү очтیں۔ Тэгээд аав ээж дээр очиод би ийм юм басан. Надад хэдэн жилийн өмнө ийм зүйл тохиолдсон. Тэгээд би та нарыг намайг өөрөөр хараасаа гэж хүсээгүй болохоор би энийг ерөөсө хэлж чадахгүй байсан. Би тэгээ одоо өөрийгөө гомо ч юм уу тий гей ч юм уу straight ч юм уу эсвэл bisexual аль нь гэдгээ би мэдэхгүй байна. Энэ зүгээр миний одоо юм journey тий аялал байгаа. Би аль нь гэдгээ одоо олоогүй л энэ тэгээд та хоёр намайг яаж харах вэ гэдгээс би амар санаа зовж байна энэ төргээ хэлсэн чинь аав нь хэлдэг байхгүй юу. Чи намайг эр хүн бишээр харж үзсэн үү гэдгснэ би католик сүмд өссөн штэ гэж хэлдэг. Тэгээд энэ нь болохоор би ч гэсэн бас юм нөгөө бэлгийн хүчрхийл жоохон байхдаа өртчихсөн гэсэн тийм утгатай юм хэлж байгаа байхгүй юу. Тэглээгээд би эр хүн байхаа болцсон биш штэ гэн.
Тэгээд ингээд аав ээж хоёртойгоо ойлголцоод хэдэн өдөр ингээд аав ээжтэйг айгүй гоё өнгөрөөгөөд айгүй татансаад уцаа хаацсан ингээд цагийг айгүй гоё өнгөрөөгөөд буцаад Лондон руу явах л та. Тэгэл вон суучаад буцаа нээсэн чинь Мартагаас бүр 50 60 voice message ирсэн байдаг байхгүй юу. Тэгээд цагтаа дээр ирээд дахиад одоо манай гэрийнхний ингээ хандаад байгаа юм чи ингээд эргээд очсон чинь цагтаа ярьсан бүх яриаг нь тэмдэглэж аваад хамгийн аюултай юмыг нь чи тэмдэглэж аваа. Аль эсвэл чи утасны дугаараа ингээд хിവэр нь байлгачи. Хизээ нэгэн өдөр одоо наа чин залгаас сүрдүүлэх үед чи шууд шүүхэд өчгөө гэх юм бол бат ингээд шорморн тинэ гэд хэлдэг байхгүй юу. Цагдаагийн ажилтна. Тэгэл үүнээс хойш дооны ерөөсө хэдэн сараар Мартагийн voice mail-ийг сонсдог байхгүй юу. Бүр яг подкаст сонсож байгаа юм шиг бүх voice mail-ийг эхнээс нь ахуулаад сонсоод бүр сэтгэл хөдлөлөөр нь ингээд өнгийн декорт хуваагаад өнөөдөр баяртай байна, намайг магтсан, өнөөдөр гунигтай байна, ууртай байна энэ төр ингээ хуваагаад бүр ингээд фолдерт хийгээд voice message-уудыг ингээд бүр донтож байгаа байхгүй яг тэр үйл явцтай. Тэгээд өдөр болгон бүр ажиллаа сүүлдээ бүр нөгөө нэг stand up comedy-га хийгээ болоод хүмүүс ажлын холбогдлоо уцаар ирсэн гэсэн дуудлагыг нь авахаа болоод Мартагийн хэлцхэн тэр voice mail-ийг сонсоод байгаа байхгүй. Тэгээд сонсох тусмаа ер нь Марта гिचнээ өөртөө төстөөг ойлгож эхэлдэг байхгүй. Марта яг адилхан заримдаа би шүн нойргүй байдаг, заримдаа ингээл ирээдүйд юу болохыг мэдэхгүй, бит хоёр ер нь ямар төстэй юм бэ гэл ингээд мэдэрч эхэлдэг. Тэгээ ингээ хэдэн сар сонсчихсан чинь нэг өдөр voice mail ирдэг байхгүй. Чи одоо би чиний гэр бүл рүү хадаж маадгүй, ер нь бол хэнийг ч хамаагүй би Лондонд ингээ хутглаад алчиж маадгүй гэд нэг юм voice message ирдэг байхгүй. Тэрийг нь сонсонгуудаа за одоо яг энэ юм байна гэд тэрийг авчаад цагдаад өгтөө. Ингээ шүүх хуралд болдог байхгүй. Тэгээ шүүх хуралдаар хамгийн сүүлд ер нь бол Дооны Мартаг харсан. Тэгээ шүүх хуралдаар амар сандраал очсон чинь ерөөсөө Марта миний буруу гэл өөр буруу хийсэн юм хүлэн зөвшөөрөөд тэгээд 9 сар шоронд 5 жил Дооны бас юм хол training order юм шийдвэр гаргаад тэгэж энэ хоёр уулздаг. Тэгээд гэртээ ирчээд нөгөө Дооны чинь депрессэнд ороод чинээ шорон орсон гэсэн ингээ гэртээ эвтэд байдаг байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө хуучин найз охин Килийн хурж ирээд чи ерөөсө хэдэн 7 хоног гэрээсээ гарахгүй байна гэд би санаа зовоод хүрээд ирлээ. Чи ер нь буцаад манай ээжтэй хамт амьдрсан дээргүй юу энд ингээ байж яснаас гэд хэлдэг байхгүй. Амар тийм сайхан сэтгэлтэй. Тэгээд ээжтэй нь буцаж хамт амьдрахаар болоод Дооны нүгөөд ирсэн чи ээж нь би гэрээ цэвэрлж байгаа чиний хэрэгтэй гэсэн юмнуудыг хайрцагт хийцэн байгаа гэд гаргаад өгсөн чинь тэр хайрцагт дотроос нөгөө нэг Дарвинтэй хамт нэг зохиол бичээд ноороглоод цасдаг байсан шүү дээ тийм. Нөгөө нэг хүчирхийлэлт өртөхийн өмнө нь бичижсэн тэр ноорг нь гараад ирсэн чинь Дооны гинт одоо нөгөө Дарвинтэй уулзахаар шийдтээ. Тэгээд гинт яваад очсон чинь Дарвин би чиний видеог үзсэн чи амар зөрөгтэй байлаа. Намайг уучлаарай. Тэгтээ одоо хоёулаа дахиад жүжигэн зохиол дээр ажиллая. Би шинэ шоу хийж байгаа. Ер нь чи ингээд ажиллах юм бол би үн хөлсийг нь яг төлнөө. Үнгүү ингэж бичүүлэхгүй. Хоёулаа хамт ажиллая гэсэн чинь Дооны тэгэд хийгээд зөвшөөрчдөг байхгүй гэрт нь очичоод. Тэгээд гэрээс нь гарангуудаа нөгөө нэг гимтгцэн хүн амар уйлал нэг булан тойрол шууд аюу сонирн байдалд ороод уйлал би яагаад гэл ингээд бодож байгаа ч юм уу тийм сонирн байдалд орчиж байгаа хгүй. Тэгээд ингээд тайвширхын тулд нөгөө Мартагийн voice mail-уудыг сонсож эхэлдэг байхгүй. Чихвчээрээ сонсоод талхаал Мартагийн өөрийг нөгөө магтсан тийм фолдерыг нээснэ. Чин чамд улаан өнгө айгуу гоё зөгтэй шүү энэ төр гэл юм Мартагийн ярьсан юмнуудыг нь сонсоод арай тайвширтай. Тэгээ нэг баанд орж ирсэн чинь Мартагийн нөгөө яагаад baby reindeer гэдэг байсныг нь олоо сонсчтой байхгүй. Өмнө нь сонсч байгаагүй тэр нөгөө нэг voice mail дунд нь. Яагаад тэгэхээр Марта бага ахта айгуу тийм нөгөө бас л адилхан зэрхийлэлтэй орчин төссөн. Аав ээж хоёр нь айгуу хоорондоо хэрэлдэж зодтолдог гэсэн. Тэгээ нэг л өөрт нь хань болдог зүйл байсан нь нэм жижигхэн цаа буугын чихмэл байсан. Тэгээд
Тэр бол миний хувьд амар тийм онцгой спешиал цаа бугын юм чихмэл байсан. Тэгээд би бааранд орж ирээд чамааг харсан чинь дооны чи миний тэр цаа бугтай бүр яг адилхан байсан. Нүд нь адилхан юм дүрлгэртэй юмнаас айсан юм шиг хамраа нь хүртэл ингээд сарталцсан бүр ингээд бөхсчэн хүртэл юм надад адилхан харагдсан. Чи бол миний хувьд амар онцгой хүн шүү гэд дооны ийм үлдээсэн voice mail-ийг нь хамгийн сүүлд сонстоо. Тэгээд баарнд ингээд айгу сэтгэлээр унцаа ингээд суужсэн чинь бартендер нэрээд за цай өглөө it's on the house гэд өөрөө яг Мартад өгсөн шгөөр ингээд энэ цуврал дуустдаг аахгүй юу. Тэгээд ингээд энэ цуврал дуусч байгаа юм 7 ангитай айгу тийм чтэй мессежүүдийг өгсөн маш сонирхолтой цуврал байсан. Одоо бол ерөнхийдөө Rotten Tomato тэр маш өндөр үнэлгээтэй явж байгаа. Тэгээд энийг та хэд сонирхол одоо гişнээ ингээд сонссон ч гэсэн яг үзэхэд бол өөр мэдрэмж төрөх болохоор үзээрэй. Тэгээд энэ яг өөрөө юу эсвэл өөр хүн тоглолцсон уу? Өөрөө энэ жүжигч өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлийг зохиол болгож бичээд өөрөө тэр дүрдээ тоглосон. Тэгээд гэхдээ Марта нь бол өөр жүжигч юм баг тий. Тийм. Тэгээд өөрөө дараа нь за энэ бодит Марта, Terry гэсэн хүмүүсүүдийг бити хайгаарай гэж ингээд айгүй олон удаа хүсэлт тавьж байгаа байхгүй орс нэвтрүүлэг болгондоо бодит хүний бити хайгаарай гэсэн ч гэсэн TikTok дээр эднэрийг хайгаад яг бодит хүмүүсийг нь олсон. Яг бодит амьдралын Мартаг нь олсон. Тэгээд тэр хүмүүний бүр айл 2000 оны одоо юуг Twitter-ыг нь олоод тэгээд яг Ричард Гадыг ингээд юу яадаг стендапыг нь сонсдог ингээ юм бичсэн Twitter-ыг нь хүмүүс олцсон байлээ. Тэгээ энэ эмэгтэй болохоор би бол энэ биш баг Ричард Гад намайг ингээ худлаа бүтгэж гин гэсэн юм ингээ мэдээлэл бичээд байгаа байхгүй. Тэглээч гэсэн ерөнхийдөө өмнө тэр бичсэн Twitter-ыг нь хүмүүс бүр ингээ ухаад болсон чинь яг л мөн байсан байлээ. Бас тэр нөгөө Terry гээд трансгендер хүүхнийг бас олсон. Яг тийм сэтгэл судлаач хүн авсан. Мөн нөгөө нэг Darren гээд зохиолч одоо нөгөө мухан хүн байна шүү дээ тий. Тэрийг бас хүмүүс хайгаад олцсон байлээ. Тэгээд нөгөө хүн сүултээ мэдээлэл бичсэн байлээ. Би бол энэ хүн биш ээ. Намайг мөн гэж одоо бичсэн хүмүүсийг би хүн болгоныг шүүхэд өгнө мөгнө гэж бичсэн. Гэсэн юмнээсээ ингээд зургийг нь харсан чинь бүр яг адилхан жүжигч олоод тоглуулсан. Энээс бүр өөр байх боломжгүй гэдэг хүмүүс хайгаад олцсон байлээ. Та хэд ингээд сонирхч байвал Google дээр эсвэл TikTok дээр Baby Rain дээр бодит хүмүүс нь энтергээ хайвал бүгдөө зураг хөрөхтэй нь гараад ирнэ. Яг адилхан хоббитэй энэ хайж олж молоод. Гэхдээ энэ амар нэг үнэн сэтгэл төрүүлсэн одоо юу болохоор хайхал ахал та. Тэгээ айгуу үнэн сэтгэл төрүүлж байгаа учраас бүгд л хайх бах. Би ч гэсэн үзэж дууссан гоота тэр нөгөө нэг meltdown болдог stand up нэрээ YouTube дээр байд юм шүү гэж шууд бодсон. Тэгээ YouTube дээр Richard Gade ингээд stand up comedy ингээ хайнгууд яг тэр meltdown болсон нь бол байдгүй юм бэлээ. Тайзан дээр ингээд speech хийж байгаа нь бол байхгүй. Гэтэ өөрийнх нь яг бүр 2000 онд ингээд амар инээдтэй awkward тийм joke хэлж байгаа тэр бичлэгүүд нь бүгд байд юм бэлээ. Үнэхээр нэг тийм амар инээдтэй биш айгу хичээсэн юм шиг те. Яг тэрийг энэ кинон дээр яг л бодтоор ер нь нэлээд төстэй байдлаар л гаргасан юм бэлээ. Одоо тэр бодит хүмүүс нь өөрснийгөө биш гэж гүрийгээд ч юм уу тэгэл одоо хүмүүсийг шүүхт өгнө гэж байгаа ч гэсэн үнэхээр бодит хүмүүс болохоор шүүхт өгч чадахгүй бах. Тэгээ одоо жишээлбэл энэ хүнийг ингээд өөрийнхөө амьдралаар зохиол бичсэн гээд шүүхт өгөх боломж байт юм болоо. Тэгээ зохиолч би өөрөө гарцсан байна гэд. Яг тэр чинь нэрийг нууцлсан юм чинь би өөрөө гарсан байна гэвэл тэгээд тэр чинь баталсан болно шүү дээ. Эдгээр болохоор өөр юм уу те Марта энтер гэдэг нэр шүү дээ. Марта энтер гэж шал өөр нэрээр бичсэн учраас намайг бичсэн байх юм бол тэгэл өөрөө юм ийсэн гарцаагүй байлаа шүү дээ. Эдгээр хүмүүс болохоор ерөөсө би биш энэ хайж болсон хүмүүс та нар худлаа ингээ хайж энтер гэдэг байгаа байхгүй юу? Би болохоор нэрнээс адилхан юм байна гэж бодсон байхгүй юу? Тэгээд гүтгэж байгаа гэд нэрнүүд нь өөр. Би тэрийг ерөөсө тэмдэглэсэнгүү яг хайгаад үзэх юм бол байгаа. Нэрнүүд нь бүгд өөр. Өөрөө Richard Gach гэсэн өөрөө болохоор Donny гэдэг ингээд энэ кинон дээр нэрлээд авчиж байгаа байхгүй юу?
За ийм айгуу киног сонирхолтой дурлаа. байлаа. Баярлалаа. За дараагийн киногаар гоё романтик кино ярьж өгнө. За За тэгээ баяртай. за баяртай.